Дүнжин гар уралдаан бас шуугандагдал шүүхийн шийдвэр зөрчиж ирээдэл болохгүй гэсэн юмыг болгож орхив. Монгол Ардын нам арай л бярдаад байх шиг байна да тийм ээ. Цагаан сарын өмнөхөн Эрдэнэтийн 49% асуудлыг хууль бус гэж ирээдэл хүчингү болгож төрийн мэдэл авчихсан юмдаг. Түүгээр нь харвал хуулийг дээдлэн шүтсэн хүмүүс гэлтэй. Тэр шийдсэн асуудал нь шүүхээр ороогүй эргэлдээ угна. Гэтэл улсын хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гэж байгаад л шудраг ёсыг тогтоож орхисон. Харин Дүнжин гар уралдааныг шүүхээс хоригдчиход байхад Монгол Ардын намын засгийн газар стож шүүхийн шийдвэрийг зөрчих том толгойтой гэдгээ харуулan хээвнийг морь уралдууллаа. Харин тэр уралдааныг нь харвал хурдан морины уралдаан уу үнэтэй машины уралдаан уу гэдгийг нь ойлгоход бэрхтээ. Ажаад байхна морины уралдаантаач биш толгой баячуудын унсан машин өмсөндөө барьсан хөргөний л өрсөлдөө юмдгүү да. За давчхандаа бол Монгол Ардын нам түүний засгийн газартай хууль шүүх яриад хэрэггүй шүү та нар муусан гэсэн мессежийг олон нийтэд түгээх гэж оролдох шиг болов. Удахгүй ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байдаг. Хууль заазыг нулимдаг намаас юу ч гарч мэдхэндээ энэ янзаараа. Угаасаач өнгөрсөн сонгуул тэрчтэй бодлон байсан одоо ч бас түүнийгээ хийх биз. Тэр тэргүй шүүхийн шийдвэр бол гутлын альчуур болсон юм байна. Дахиад жилийн Дүнжин гар уралдаан нь Монгол Ардын намын хуульгүй засаглахын эхлэл боллоо хөөрхий.